За бид нэр хуучин гэрээний баг зүйчид буюу багын шилжүүлэгчид номнуудыг бид нэр 7 хоног болгоно бүтэн сайн дэглэлээр бид нэр сонсож байгаа. Тэрнээс бид нар хамтдаа суралцж байгаа. Мэдээж хэрэг бид нар баг шилжүүлэгчид гэж хэлж байгаагаар бид нар одоо баг лигийн тамирчид гэдэг шиг доогуур зиндааны одоо шилжүүлэгчид гэсэн утгаар бол яриаг зүгээр л тэдний бичиж үлдээсэн номнууд нь жоохон богинохон байсан учраас ерөнхийдөө баг зүйчид гэдэг нөгөө ерөнхийдөө ордог. Гэтэл өнөөдөр бидний ярих энэ Хозея ном бол 14 бүлэгтэй. Бас яг тийм жижигхэн ном гэвэл бас өгүүлдэ 14 бүлэгтэй. Шинэ гэрээний ерөнхийдөө бас олон номнууд ерөнхийдөө шинэ гэрээний дундаж тийм ээ хэмжээний ийм одоо ном байгаа. Ишүүлэгчид ямар үед Израиль өгөгдсөн бэ гэдэг одоо ерөнхий нэг ойлголт юу вэ? Израильчууд бүгдээрээ шүтэн шүтэх явдалд орсон. Өөрөөр хэлбэл Бурханаас гурвсан. Бурханаас холдсон, Бурханыг үгүйсгэсэн, Бурханыг мэдсээр байж түүнийг одоо дагаж амьдраагүй ийм одоо нөхцөл байдалд яг ирсэн энэ үед Израильд Бурхан маш олон иш үзүүлэгчдийг илгээсэн. Гэхдээ иш үзүүлэгчид болгон Бурханы дуудсан дуудлагын дагуу Израилийн ард түмэнд бас үйлчлсэн үгүй бас үгүй. Харамсалтай. Мэдээж хэрэг Хозея ном өнөөдөр бидний ярих энэ Хозея ном бол яг тэр одоо завхарсан маш хүнд хэцүү тэр үед одоо хэрхэн яаж одоо Хозея Бурханаас дуудлага авч үйлчлсэн талаарх ийм одоо ном байна. Хозея ном бол ерөнхийдөө бид нэр цаг хугацааны тухай ингээд хэрэг ярих юм бол хамгийн эртний шахуу иш үзүүлэгч Исаятай нэг үед амьдарч ирсэн. Исая бол магадгүй өмнөд хаанчлалд үе Юдад тийм иш үзүүлжсэн бол харин Хозея бол хойд хаанчлалд одоо иш үзүүлж ирсэн. Манай эртний өмнөх 715-аас магадгүй 55 оны хавцаа ерөнхийдөө үйлчилж ирсэн ийм одоо шилжүүлэгч байна. Энэ шилжүүлэгчийн талаар өөр одоо хуучин гэрээний номон дээр дууддаггүй. Хэдийгээр Хозея өөрөө өөрийнх нь тэр болж байгаа үйл явдал нь яг 2 дугаар хаадын номын одоо 10-аас 14 дугаар бүлэг дээр байгаа. Тэр үйл явдал тэр хаадуудын үед үйлчилж ирсэн боловч Хозея өөрөө бол өөр номон дээр ерөөсөд дуудагдаагүй. Нөгөө талаар Хозея шинэ гэрэн дээр бол одоо Есүсээр иш татагдсан. Хавлаар иш татагдсан. Тэгээд бас Матай номон дээр нэг удаа иш татсан ийм байдалтай ерөнхийдөө өөрөөр бол ерөөсөө Хозеяг хүмүүс сайн мэдэхгүй ийм иш зүйлгч одоо байсан гэхийг. За ямар ч үсэн тэр үед одоо Израиль ямар хон нөхцөл байсан юм гэж. Израилийн хөгжлийн оргил байсан. Тэр үед. Одоо өнөөдрийнхаар бол юм шүү дээ. Айл болгоны гадаа том жип тийм ээ сахилаа хот дүүрэн мал тариалангийн талбай харагдаж байсан. Яг тиймэрхүү нөхцөл тийм нийгэмдэр яг тухайн үед одоо Хозея үйлчилсэн. Тэгээд Хозея тэр үед юуны тухай ярьчихсан гэвэл гимшлийн тухай ярьчихсан. Гэтэл гол асуудал нь амьдрал зүг зүгээр явж байгаа хүмүүст гимшлийн тухай ярих тийм амархан бас байгаагүй. Харамс амьдрал цэцгэлж байгаа, амьдрал нь гоё, бүх юм тай. Ийм хүмүүс гимшил хэрэггүй, Бурхан бидний өрөөж байгаа юм чинь бид сайн байгаа гэсэн ийм ойлголттой ийм хүн нэгэн байсан. Гэхдээ тэдний амьдрал тэдний болж байгаа бас хамаагүй өөр хол байсан. Тэдний амьдрал садар самуу, булгай, дээрэм, дээрлэхэл, худал хуурмаг, шүтэн шүтлэх одоо явдлаар дүүрсэн маш замаагүй ийм одоо нөхцөл байсан. Нэг талаар сүнслэг уналтанд орсон байсан. Сүнслэг уналт. Яг сүнслэг уналтанд орсон гэвэл тухайн үеийн дахилчид иш үзүүлэгч нар Бурханы үгийг заахад байсан. Бид нар өөрсдийнхөө урд таван дээр байгаа их хоолнд хитрхийг задаад өөр юм хийхээ байсан. Бурхан руу хүмүүсийг эргүүлэхээ байсан. Ярих байсан. Нөгөө талаар нийгмийн одоо нийгмийн одоо задрал гэж ярих юм да. Ийм юм бий болсон.
тухайн үеийн одоо нийгэмдэр өнөөгийн магадгүй бидний тийм ээ одоо худал хуурмаг хаалтаас болж муу хаалтаас болж нийгэм задарч байгаа. Өнөөдрийн магадгүй Монголын нийгэмтэй төстэй ч биш тийм ариун гэж хэлэгдэж байгаа сайн сайхан байх ёстой гэж хэлэгдэх ёстой. Жишний хүмүүс тухайн үеийн тийм ээ одоо тахилчдтай адилхан Бурхны ард түмнийг залах ёстой хүмүүс эсвэл ямар нэгэн ёс зүйг тодорхойж байх ёстой хүмүүс өөрсдөө ариун биш амьдралаар амьдарч ирсэн. Харамсалтай өнөөдөр ч гэсэн дэлхийд даяар маш олон өөрсдөө пастор, Бурхны хүмүүс гэж ярьдаг, бүтэн цагаар эзэнд үйлчилж байгаа хүмүүс гэж ярьдаг олон хүмүүс яг ийм завхарсан бас амьдралтай. Яг байгаа юм хүчтэй бид өнөөдөр амьдарч байна. Монгол хэр зэрэг байдлыг би сайн мэдэхгүй дутаж ирсэн. Үнд байгаа хаан тийм одоо юм явдал байгаа баг. Нөгөө талаар хаадууд Бурхны ард түмнийг авч явах ёстой хаадууд нь өөрсдөө ард түмд өмнө Бурхны замаар Бурхны хэлсний дагуу хуулиар авч яваа. Тийм учраас нийгэм задарч ирсэн. Тухайн. Бид нэг тун удахгүй мэднэ. Тийм ээ. Тун удахгүй тэднийг одоо асир хурж ирээд одоо бүрмсэн устгаж тэр дахиж хизээч Израиль гэдэг одоо тэр 10 ангийн тэр хаанчлал дахиж өнөөдөр хүртэл байхгүй болох энэ задрах, ийм бодрох, ийм нөхцөл байдал тун удахгүй нэг гэдгийг мэдж байгаа. Яг тийм үед Хосеяг Бурхан дуудсан. Бурхан дуудахад маш хүнд даалгавраар дуудсан Хосеяг. Маш олон одоо шилжүүлэгчид олон хүнд хэцүү нөхцөл байдал дуудагдсан л да. Еремея байна, Исая байна. Тийм ээ, Израилийн ард түмэнд маш хэцүү нөхцөл байдал одоо тэднийг баг тийм ээ алж талах, барьж авч тийм ээ одоо эсрэг үүсэх юм нөхцөл байдалд олон шилжүүлэгчид дуудагдсан. Харин Хосеягийн дуудлага бол маш хэцүү дуудлага байсан. Яаж? Хэрвээ бид хуучин гэрээн цаашдах юм харах юм бол хуучин гэрээний Бурхан за мэдээж нэр Бурхан яахан Бурхан л да. Хуучин гэрээний Бурхан Израилийн ард түмэнтэй өөрийнхөө харилцааг юугаар илэрхийлж ирсэн гэвэл гэрлэлтээр илэрхийлж ирсэн. Гэрлэлтийн амлалт, хайр үнэнч байх, журамт байх энэ гэрээний дотор өөрийгөө илэрхийлж ирсэн. Харилцаагаа тодорхойлж ирсэн. Тэгээд Израилийн ард түмэнд та нар бол миний сүд бүсгүй, би таны нөхөр гэсэн ийм одоо байдлаар ерөнхийдөө хэлж ирсэн. Гэрлэлтийн энэ дүнслэл дотор өөрийгөө илэрхийлж ирсэн. Хэрвээ тэр шинэ гэрээр харах юм бол Есүс ч гэсэн. Тийм ээ? Би бол зат цаг. Та нар чуулган бол сүд бүсгүй. Та нар намайг одоо цэвэр ариун байдлаар хүлээлттэй, бэлэн байдлаар хүлээж явах хэрэгтэй гэж. Гэрлэлтийн энэ одоо чухал тангаргийн дор, тийм ээ? Чухал одоо тэр жинхэнэ хайр, тэр үнэнч байдал, журамт байдлын дор надтай харилцах хэрэгтэй гэсэн ийм байдлаар Бурхан Библиэлд өөрийнхөө ард түмтэй харилцах харилцаагаа ерөнхийдөө тодорхойлсон байдаг. Тийм учраас Библийн олон газрууд дээр шүтэх явдлыг дандаа завхаарсан. Өөр одоо ард түмний шүтгээнүүдэд урууж авсан, намайг үл тоосон, намайг хайсан гэсэн энэ одоо байдлаар Бурхан ерөнхийдөө өөрийнхөө өөрөглөж илэрхийлдэг. Зүгээр нэг хоёр найз явж байгаа тийм ээ салыг салсангүй салаа замын ихээр саллаа гэж авч байгаа юм шиг ийм байдлаар Бурхан өөрийнхөө харилцааг өөрийнхөө ард түмэнтэй одоо харилцааг тэгж тодорхойлдог. Яг гэрэлсэн хостой адилхан тодорхойлдог. Хуучин гэрээний Израиль бол Бурхантай нэг талаар бараг гэрэлсэн ийм гэрээнд дотор орсон хүмүүс байсан. Гэтэл тэд яасан одоо яг энэ одоо хаанчлалын үед вакцины хаанчлалын үед тэд бүгд Бурханаасаа болсон. Өөр шашин шүтлэг, өөр юм хөөгд явсан. Тэдний бодож байгаа бодол өдөр тутмын бодол нь Бурхан биш байсан. Тэгэнгүүт Бурхан яг ямар байдлаар харилцаж байгааг та нар одоо яг гэрлэлтийн тэр ариун мэнд нөгөө амралт тангарыг цуцалсан, мартсан тийм завхайлсан үнтэй адилхан боллоо гэсэн ийм байдлаар ерөнхийдөө илэрхийлж ирсэн.
Тэгээд яг тэр илэрхийллийг энэ Хозей гэдэг иш үзүүлэгчийн амьдралаар Бурхан Израилийн ард түмэнд одоо сургахыг хүсэж байгаа. Энэ бол аимшигтай дуудлага. Ямар дуудлага байсан? За бүгд нэгдүгээр бүлгийн 1-ээс эхлээд уншия. Хозея ном. Хозея 1-р бүлэг. Юдагийн хаа Узия, Йотам, Ахаз, Хезекия нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан Йоашийн хүү Йорбаамын өдрүүдэд Биэлийн хүү Хозея ирсэн эзний үг энэ билээ гэж. Энэ Хозея бид яг еврейгээр Хошея гэж хэлж байгаа. Ерөнхийдөө аврах гэсэн үг. Аврах гэсэн үг. За тэгээ хоёрдугаар шийдсэн. Эзэн анх Хозеягаар дамжуулан айлдах үед Хозея эзэн хэлэхдээ яв завхаа ихнэр авч завхаагийн хүүхдүүдтэй бол учир нь энэ нутаг эзнийг оргисноор үлэмж завхаалыг үлдэж байна. Тиймд тэр явж Дибламын охин Гомерийг авлаа. Гомер жирэмсэж түүнд хүү төрүүлж эзэн Хозея түүнийг Израиль хэмээн нэрлэв. Учир нь Израильд урсгасан цусны төлөө удахгүй би Яхугийн гэрээг шийдэж Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх бол тэр өдөр би Израилийн хүүхдийг Израилийн момыг хулна гэжээ. Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. Эзэн Хозея тэр охиныг Лорухама хэмээн нэрлэв. Учир нь би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй тэднээс бүр мөсөн зайлууллаа. Гэвч би Юдагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан эзнээр нь авав. Тэднийг лум, илт, тулаан, морднуудаа аврахгүй хэмэв. Лорухамаг өхнөөс гарах үед Гомер бас жирэмслэн хүү төрүүлжээ. Эзэн айлцсан түүнийг Ло Амны хэмээн ярил. Учир нь та нар эзний ард түмэн биш, би ч та нарын Бурхан биш гэвэ. Ямар тооцоо. За одоо чи яв. Би чамд тэр сайхан ихнэр билээ. Очоод Гомер гэдэг тэр нэг эмэгтэйг ихнэрээ болгоно аваа гэсэн. Тэр нь одоо хэлснээр үлээ завхаа ихнэр гэж. Өөрөөр хэлбэл бие үлгэж байсан. Юу нь ямар ч нийгэм дээр ямар ч одоо улс үндэстэн дотор бие үлгэж гэдэг бол хамгийн одоо ёс журмгүй ад үзэгдсэн юмтэй энэ тухай ярьж байгаа тийм үстэй. Хозея хүнтэй гэлдэггүй залуухан хүн байсан. Яаж тий? Би яаж хүнтэй гэлэх юм бэ? Энэ ч муу явдалтай шүү. Манай хотын тэр чигээр мэднэ. Хүмүүс намайг юу гэж хэлэх юм? Хуучин гэрэн дээр иш үзүүлэгч, бие үлгэгчдийг хэлж болохгүй гэсэн хууль бий. Яаж би ингэж чадах юм бэ гэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан Гомер гэдэг нэг нь тэр нэг нэмэгтэй одоо Хозея суус гэрэлсэн. Магадгүй тэр хотын бүгдээр жигж ярьжсэн баг. Хозеяг сонссон та нар нөгөө Гомертэй гэрэлсэн байдаг шүү дээ. Юу Гомер айл Гомер яагаад бэ? Нөгөө маш их одоо хүмүүсийн дургуйц гэх юм нэг талаар өрөвдөл энэ бүх зүйлийг тээсэн одоо амьдралыг иш үзүүлэгч өөрөө Израилийн ард түмэнд тэр үеийн хүмүүс харуулж эхэлсэн байна. Яг л энэ Бурханы гайхалтай мундаг иш үзүүлэгч ийм муухай, ийм муу явдалтай хүнтэй гэрэлдэг байна гэсэн яриа. Магадгүй Бурхан тэр Израилийн ард түмэнд яг би та нартай өөрийнхөө ард түмэн болгож харилцаа шийдсэнтэй адил үйл явдал гэж хэлсэн. Бид бүгдээ өөрсдөө тийм нүгэлтэй шүтээшүүлсэн Бурханы одоо замаас холоор амьдарч ирсэн шингэрээр хэлдэг тийм ээ. Бид бүгдээ Бурханы дайснууд байсан. Тэр үед Бурхан биднийг анх хайрлсан юм гэж.
Бид нар ерөөсөө бурхан таалагдсан учраас бурхан биднийг сонгоогүй. Бид нар харимж бүр аимшигтай, хинийч тоохгүй, өрөвдөлтэй тийм хүмүүс болсон байсан учраас бурхан өөрийнхөө цорын ганц хүүг илгээхээр шийдсэн. Сонгохоор шийдсэн. Харилцаагаа бий болгохоор шийдсэн. Израилийн ард түмэн ялангуяа бусад улс үндэстнүүдээс мундаг учраас ерөөсөө биш. Тэдний үүсгэн байгуулагч Авраам удалч хүн байсан, амьхаа хүн байсан. Эдгээр итгэлийн баатар гэж дараа нэрлэгдсэн боловч. Бид нар түүний амьдралын түүхийг харах юм бол итгэлгүй хүн байсан. Өө надаас юу гэж төрж идэв юм гэдэг хаа. Гэхдээ бурхан биднэртэй тэр ариун бурхан. Тэр маш ариун бурхан, маш шударга тэр нэг бурхан. Тэгмээ одоо Израилийг өөрийнхөө сүрд бүсгүй хэмээн тооцохыг хүссэн. Энийг бурхан мандгүй энэ одоо Хозеагийн энэ гэрэлтэй дамжуулан Израилийн ард түмэнд ойлгуулахыг хүссэн. Над дээр ирсэн надтай хамт одоо миний ард түмэн болсон надтай хамт амьдрахаар одоо ихлүүлсэн энэ амьдрал чинь зөвхөн таны мундагаас ч юм уу, сайнаар ч юм уу, сайн явдалтайгаас болоод гин үлдээ байсан. Бид нэг Адамын гин үлээ угаасаа бурхны эсрэг амьдарч ирсэн гэж биддэг. Хин гэрэн дээр тийм ээ. Иесусыг энэ дэлхийд ирэх үед уг нь бол өөрсдийнх нь таних ёстой байдал таниагүй. Яг тэгвэл энэ дэлхийг бүр гин үлээр дүүрсэн байсан. Израилийн ард түмэн тэрийг ойлгох, тэр ойлголтгүй өөрсдөө аягүй мундаг хүмүүс болсон, сайн хүмүүс гэж ойлгоод явж исэн байх. Яг тэгвэл тэд нар өөрсдийнхөө амьдрал нөгөө нэг талхан дутагдгаар байсан. Нөгөө нэг усан үзмийн талбай нь аягүй гоё их ургацтай болсон. Гэрийн гадаа аягүй гоё сүх тэрэгтэй гараар дуртай газараа явж болно. Маш их баян тансаг. Хийх хүсэж байгаа зүйлээ дуртай юм хийж болдог. Идэх хоолой дутагдаагүй. Хаан жилийн тэр Соломон хаанаас уламжлагдсан ирсэн тэр гайхамшигт үнэд баян малгай тэр ард түмэнд сайхан тусцсан байсан. Яг энэ өгчлийн мандур сайхан үе болцсон яг тэр үед. Бид нар ямар нэгэн бурхан хэрэгтэй байх үү гэж магадгүй ярьж ирсэн баг. Тэгээ бурхан бид юу гэж ойлгох вэ? Та нар ямар байсан үед би та нартай харилцаа тогтоосон билээ гэдгийг санах юмсан. Тийм учраас Хозе чи явж тэр янхан нэмэгтэй өөрийнхөө эхнэр болох нь аав гэж. Тэгвэл эзнэр дуудагдсан Хозегийн хувьд бол тийм амар магадгүй дургуутсан баг л та. Гэхдээ шийдвэрлэгч өөрөө эзний тэр үгийг өөрийнхөө амьдралаар Израилийн ард түмэнд томхоглох тийм дуудлагыг авсан учраас эзнийг дагаад одоо Гомертэй хамт гэрэлсэн. Тэр гурван бүгдтэй болсон. Тэгээд бурхан сав бич таны цэнданы хүүхдүүд чи би нэрлэнэ гэж. Тэгээд эхний хүүхд нь Езреэл гэж нэртэй юм. Тэр нь болохоор тараах цацах гэсэн. Эзэн тараах цацах гэсэн юм. Тэр нь дараа дараалтаа үр аваад ингээд хараадаг цацдаг тийм ээ. Яг ийм утгатай юм уу? Энэ нь мэдээж хэрэг Израилийн одоо энэ одоо хаанчлал дон удахгүй сүрж тарж утрах тэр зүйлийг одоо амжилт хийсэн ийм нэр байсан. Хоёр дахь хүүхд нь охин хүүхд байсан. Лор Хама гэж. Тэр нь орчуулах юм бол өршөөл үгүй гэсэн юм. Манай ингээд хүүхд төрөхтэй гой нэр бид нар боддог ч тийм жижиг зэвж юмс одоо тийм аюу хөөрхөн гоё нэрүүдийг боддог. Израилийн олон нэрс ерөнхийдөө заримдаа бурхны тийм ээ одоо тухайн үед тэр хүмүүс илэрхийлсэн тэр илрүүлдэгсэн одоо тэр юунаас их шалтгаалдаг. Эзэн өшөө одоо тийм гэсэн чинь энэ охин хөрх юм өшөөлгүй гэсэн нэртэй. Тийм. Монгол заримдаа нэг тийм нэр байгаад байдаг шүү дээ. Би мэдгүй хүн биш энэ тийм. Тийм нэртэй. Тэгээд энэ хоёр дахь охины одоо өшөөлгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл бурхан ямар ч асуудал одоо юугүй энэ ард түмэн одоо томдохгүй шийтгэх нэ гэсэн. Өшөөлгүй гэсэн энэ одоо зүйлийг хэлсэн. Дараа 3 дахь хүүхэд төрсөн. 3 дахь хүүхэд нь хүү байсан. Лор Хама гэж. Явшаа Ами гэж. Ами. Миний ард түмэн биш гэдэг утгатай. Ард түмэн биш гэсэн. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмэн одоо бурхан түүнээс саллаа гэсэн. Учир гэрэний хэрэг гэрлэлтийн одоо хууль ёсныг харах юм бол
чи миний эхнэр биш, би чиний нөхөр биш гэдээ хэлжүүл албан ёсоор одоо салах гол үндсэн одоо өгүүлбэр байсан тэр үед. Тэрнтэй адилхан бурхан яг гэдэг хэлж байгаа. Миний ард хүн биш гэсэн ийм нэрийг тэр хүүд өгч байгаа. Хүүхдүүдийнх нь энэ гэр бүлийн нэрээр бурхан өөрийнхөө одоо Израильтай харьцаж байгаа харилцаагаа одоо тиймэрхүү илэрхийлж байгаа. Хозея. Тэгээд магадгүй Хозея одоо Израилийн ард түмэнд одоо та нар ийм байх шүү гэдгийг илэрхийлсэн энэ гэрэлтийг одоо хэдэн жил чинь тийм ээ хамтдаа тэрэнд амьдсны дараа нөгөө эмэгтэй гинтхэн явахаар шийдсэн. Өөр хөтөс. Өөр хүмүүс бид нар явах гэж. Хоёрдугаар бүлэгээс хэрвээ харах юм бол хоёрдугаар бүлгийн 2-оос би уншия. Заргалт ихтэйгээ заргалт. Учир нь тэрээр миний эхнэр биш, би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхаарлыг зайлуулдаг. Өхнийхөө хоорондоо садар самууныг арилгаг. Эс төвгөөс би түүнийг нүцгэлэн анх мэдсэн өдрийг шиг нь түүнийг ил гаргав, түүнийг цөл мэд хагассан газар мэд болгон цангааж ална. Би хүүхдүүдийг бас өрөвдөхгүй. Тэд завхаарлын хүүхдүүд юм. Учир нь ихэн завхаарсан тэднийг хэлсэн тэр юм ичхүүрийг үлдчихэ. Учир нь надад талах ус, ноос, майлаг, тос, дарсыг минь өгдөг амаргуудын ханаас би явна гэж тэр хэлжээ. Нөгөө эмэгтэй гомер тийм ээ уцаад нөгөө биеийн дээр хэлж орсон. Садар самууны ажилд очсон. Тэгээд Хозея мэдээж ууралж байгаа шүү дээ. Тийм ээ. Ястанараа танаа их бол ийм тийм магадгүй ямар ч ихтэй мэдээж энэ нэр нөгөө талаараа байсан ямар ч ихтэй өстө тисн гэхэд юу төсчээд одоо бай хуулийн дагуу бурхны хуулийн дагуу садарлах бол одоо салалтын ганцхан шалтгаан гэдэг байсан. Салах боломжтой ямар ч асуудал байхгүй гэж. Тэгээд одоо магадгүй хэлж байгаа юм Хозея би түүний нөхөр биш тэр миний эхнэр биш ингэж хэлснээр албан ёсны би тэр үнийг зайлууллаа салгалаа хол явууллаа гэсэн юм одоо байдлаар хэлж байгаа. Хозея ном ингээ харах юм бол биш үү ерөөхдөө 14 бүлэгтэй гэхдээ ерөөсөө нэг юм ингээ давтаад хэлээд явж байгаа. Эхний 3 бүлэг бол яг Хозеягийн одоо амьдрал болж байгаа зүйлс тэгээд 4-р бүлгээс хойш Израилийн ард түмний одоо параллел дүрслэлүүд гэж явж байгаа. Хэрвээ бид одоо 4-р бүлгийн 1-р хэсгээс ингээ харах юм бол Израилийн хүүхдүүд эзний үгийг сонсдог. Энэ газрын очин сүнчдийн эсрэг эзэнт зарга бай. Итгэмжит байдал, инэрс ба бурхныг мэдэх мэдлэг энэ газар учир нь алга. Энд хараа, зайлмих, аллах, хулгай, садар самуу тархаж цусуурсалтыг дагав. Тиймээс газар гашууд тэнд амьдрах болгон хээрийн амтан мөргөн шүүх мөн дорооч галаан загас бас алга болж байна. Гэсэн ч хинч бүү тэмцэл хэнийг ч бүү зэмлэг учир нь ард түмэн төхөлжтэй тэмцэлдэж буй хүмүүс мэд. Тиймээс чи өдрөөр бүдэрч ишвэрлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би ихийг чинь устгах. Ард түмэн мэдлэг тутснаас болж устгагцсан. Энэ нэг алдартай хүмүүс дандаа иш татдаг хэсэг байгаа шүү дээ. Миний ард түмэн мэдлэггүйгээс олсуулсан гэсэн үг юм явж байна. Чи мэдлэгээс татгалцсан учраас би чамайг дахиж минь байхаас татгалцсан. Чи бурхныхаа хуулийг мартсан болохоор би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно гэсэн ийм зүйл. Тэгээ 10-р ишлэлээр чи идэвч үл ханам бие өвлөвч эсвэл чинь учир нь тэд эзэнт анхаарал хандуулгаа болж садарлал өөрийгөө зориулжээ. Өөрөөр хэлбэл Хозеягийн одоо энэ одоо амьдрал тохиолдож байгаа тэр нөгөө уралт эхнэрийнх энэ үйл явдал нь яг бурхан яг тийм мэдрэмжийг төрүүлж байгаа гэдгээр энэ чинь дүрсэлж байгаа юм. Израилийн ард түмэн ийм одоо энэ буруу бузар явдалтай юмтай адилхан ийм байдлаар та нар надад хандж байна гэж. Ингэж хандж байна гэж. Тэгээ бид нэг зүйлийг мэдэх бид бас гомер гэдэг нэг юм эмхтэй бидний дотор байж идэг. Танаа идэг чинь тийм зүйл. Гомер гэдэг эмхтэй бидний дотор бидний амьдралд амьдарч гэж өдөр болгон заримдаа бид бурхнаас холдох
өөрийгөө илүүд үзэх. Тийм ээ. Өөрсдийнхөө ямар нэгэн зүйлийг илүүд бодох, Бурханаас өөр зүйлийг илүүд тавих. Бурханыг гэсэн зүйл болгоныг магадгүй мартаж өөрийнхөө гих зүйл болгоныг дандаа өмнөө тавих. Ийм амьдрал заримдаа байдаг. Тийм уруу татах байдаг. Бид нар тэгээд тэр үед магадгүй Бурхан яг эдгээр үгсийг хэлж байгаа. Хөөе хүмүүдээ та нар хичнээн тэгээд эзэн та нар анхаарал хандуулахаа болж садралд өөрийгөө зориулж байна гэж хэлж байна. Эзэнд анхаарахгүй бол садралд өөрийгөө зориулж байна. Нахуй нам дээр бид нар ярьж хат хэлсэн шүү дээ. Хартай болох юм шүү гэж тийм. Хартай болох шүү гэж. Өөрөөсөө ярьж ирсэн. Тэгээд Гомерийн тэр нөхцөл байдал эзнээс урвах гэх юм. Ёс журамгүй байдалтай байх. Тийм ээ. Энэ нөхцөл байдал бол бидний амьдрал дандаа ингэж байж идэг. Тэрийг Израилийн ард түмэнд дэмжиж Хозей өөрийнхөө амьдралаар бүр ингэж ойлгуулахыг хичээж байна. Мэдээж Хозейгийн ном бол яг гэрэлтийн тухай гэхээсээ илүү яг Израилийн ард түмний Бурханаас урвсан, Бурханаас тангараагаас нятсан гэрэлтийн тэр ариун нандин гэрээнээсээ бутсан гэсэн энэ гол зүйлийг илэрхийлэх юм юутай ном шүү дээ. Гол хэлж байгаа гол санаа дээр. Гэхдээ хэрвээ бид нар гэрэлтийн тухай ингээд бодох юм бол энэ үг юусаа байхгүй болцоо. Энэ Хозей номдор гол хэлэгдэж байгаа тэр гэрээний гэрэлтийн тэр манайхаар бол хайр тэгээд бас тэр дотроо журамт байдал, үнэнч байдал гэсэн энэ утга санаа илэрхийлсэн нэг үг байна. Хасаад гэж. Тэгээд тэр зүйл ерөөсөө харах байхгүй болчихж гэж. Магадгүй манай Монгол тэр үг яг тэгж нэг үг байхгүй хэрэг магадгүй бид тийм ч бас нэг жоохон тийм ээ хүмүүс мөн үү биш үү гэдэг дэл бас байгаа. Тийм үг ерөөхдөө англи хэлээр бэр үед байж байгаа болсон юм. Магадгүй бас тийм үг явдал нь тэдний амьдрал байхгүй гэдэг хэрэглэгдэх хэрэггүй болчихсон байж магадгүй. Тэр еврей хэлэн дээр байгаа тэр үг болохоор бүр яг тийм журамт бүр хайр анхны тэр хайрлсан хайр тэр үнэнч байдал тэр журамт байдал тэр зөвд яг түүнийг гэсэн эхнэрээ нөхрөө гэсэн яг тэр зүрх сэтгэл бол жинхэнэ хайр жинхэнэ тэр танхимын хэсэг гэсэн юм санаа юм илэрхийлдэг. Тэрнээс олсон гэж. Гомерийн тэр үйл явдлаас болоод Израилийн ард түмэн Бурханаар юу нь хайр барьж янхан юм гэсэн юм нэрийг авсан. Бурхан арай дэмжиж байгаа юм биш үү? Зүг зүгээр хүмүүсийг ийм муухай нэрлээд тахтай яадаг юм гэж. Тэгээд хэлэх байх. Харин Бурханы хувьд яг тийм сэтгэлийн сэтгэлийг шархлуулсан тийм ээ. Урвал гэдэг үл аимшигтай шүү дээ. Тийм учраас тийм их амар сэтгэлийг шархлуулсан ийм нөхцөл байдал Бурханд бий болсон гэдгийг бүр Хозеягийн бүр амьдралаар хүмүүст харуулахыг гэж хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн байна тийм ээ. Нөгөө Гомерийн сүнс гэх юм уу? Гомерийн тэр үйл явдал заримдаа бидний сүнслэг амьдрал байж байна. Бид нөгөө Бурханаа магтах, Бурханаа төшөөлөх, Бурханы нэгдгөөд тавих гэсэн нөгөө амьдралаа бид заримдаа мартах. Тэр хүч болгон Бурхан магадгүй яг ийм сэтгэл хөдлөл гарч байгаа. Нөгөө хатаа Бурханы зүг сэтгэл. Та нар ямар их садарлагч хүмүүс вэ гэж. Тэгээд хэрвээ цааш нь харах юм бол Бурханы хүч хэсэглэх 2 дугаар бүлгийн 6 дээр ингэж хэлсэн. Тэгэхээр харах тун би замыг хиний замыг гэхээр Гомерийн зам. Гомер нөгөө би амаргууд руугаа явлаа. Тэд нар надад айгүй гой юмнууд өгдөг. Тэгээд наргиц сэнгэх дураараа байх юм нөхцөл байдал надад байна. Тэгэд явсан чинь Бурхан юу гэж хэлсэн. Тэгэхээр харах тун би замыг нь сундуугаар шивээж тэрээр жимээ орохгүй болтол нь би түүнд хар усгана гэж. Өөрөөр хэлбэл амьдрал нь хэцүү байх болно гэсэн. Тэр хүний амьдрал. Тэгээд 14 дээр тэгэхээр харах тун би түүнийг уруу татан цөлд авчраад түүнд зүрхэнд нь ярих. Өөрөөр хэлбэл Бурхан дахиад буцаад ядах болно. Буцаад нүгэрлүүгээ явж гэж. Яг Израилийн ард түмнийг Бурхан эзэж орхихгүйгээр хойноос нь хөөцөлдөх гэж байгаа байдал.
Яг ятгаарч буцаад ирчимжтэй гэх ингээд яваад байгаа. Одоо нөхөртэй адилхан ийм байдлаар бурхан одоо тэр гомертэй ажиллах болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл чи мөн хамтаа тэр чигээр хүнийхээр бол за хойлоо зэтэл өгч сална амархын мэд шууд саллаа болоо. Ингэж хэлчих амархан байсан. Гэтэ бурхан гэхдээ би Израилийн ард түмнийг тэгж орхихгүй. Би буцаад түүнийг өөрийнхөө ард түмэн болгохоор хойноос нь явна гэхлээр цүлд тавиач. Ямар ч гэсэн дасгалжуулна. Ямаа өөр нь болохгүй гэдгийг харуулах хан усхан дэмжээ. Амьдрал нь хүнд болно. За хайртай хүнээ бурхан сахилчуулдаг гэж бид хэлжсэн тийм. Бурхан өөрийнхөө ард түмнийг буцааж өөртөө авахын тулд тэдний амьдралыг тараа болгох нөгөө хүүхдүүдийн нэр шиг тараахаа өршөөлгүй болгоод миний ард түмэн биш гэж болгоод тэгээд маш хүнд амьдралын нөхцөл байдлуудыг даван туулах яг тэр үед нь тэр өөрөө бас ятгах гэж цөл тавиач би ятгахна гэж буцааж авчих болно. Тэр журамгүй тэр одоо садарлагч тэр амьдралаас нь би буцаагаад авах болно, өршөөх болно гэсэн. Тийм учраас Хосеяд бурхан юу ч хэлсэн 3 дугаар бүлгийн 1-р ишлэлээр Израиль эзэн дахиад надад Израилийн хүмүүс өөр бурхад руу эргэж үзүүтэй боовыг хайрладаг болгож. Өөрөөр хэлбэл үзүүтэй боов гэдэг нь Израилийн нөгөө гоё талахыг биш, харин бүр гоё үзэмтэй талах тийм ээ. Шал өөр юм руу, өөр шүтгэн рүү, амархан юм руу, өөрийн зүрх сэтгэлийг татсан цэнгэн баясах юм руу хөдөлж ирсэн гэх боловч эзэн тэднийг хайрладаг нь чи дахин яваад өрөөлд хайрлагдсан садар имийг хайрлаа. Чи өөрөө яваад өөрийнхөө эхнэрийг тэр газраас нь олж ир. Тэгээ гудамжнаас нь болоод ир. Тэгээ хоёрдугаар ишлэлээр зарах юм бол ийм тэр имийг би 15 шекел мөнгө нэг омаар хагас аваагаар худалдан авсан гэж. Өөрөөр хэлбэл нөгөө замбраагүй ямдалтай болоод явж ирсэн үг юмтэй чи гинт аимшигтэй хүн хэцүү нөхцөл байдалд ороод тэгээд эдгээр ишлэлээр долдугаар ишлэлээс хойш харах юм бол амаргуудаа мөшгөн дагавч 2-р бүлгийн 7-оос амаргуудаа мөшгөн дагавч тэднийг тэр гүйцэхгүй тэднийг хайх болгож олохгүй тэр юм би анхны нөхөртөө буцаж очие учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан гэх болно. Өөрөөр хэлбэл маш хүнд нөхцөл байдал энэ амьдралын хүнд нөхцөл байдлаас болоод одоо би ерөөсөө нөхөрлөг болгон дааж одоо өнгөрсөн баг гэж бодож ирсэн чинь нөхөр нь ингээд ачийн бүрж ирснээр мөнгө төлөөд алиа китаи гэж аваа явсан. Тэгээд яг бурхан яг ийм хүү Израилийн ард түмэн танарт бас өршөөл үзүүлдэг гэж гэсэн юм зүйл гэж байна. Хүний амьдралын магадгүй нэг олон биш баг. Амьдрал тохиолддог юм цөөхөн маш хүнд хэцүү одоо нөхцөл байдлаар дамжуулаад Израилийн ард түмэн бурхан ямар их одоо хайртай хязж бууж өгөхгүй байнгын тийм ээ хойноос нь гөөцөлдөх болно гэсэн ийм байдлаар хэлж байна. Тэгээд хэрвээ бид хойшоо нөгөө энэ олон бүлгүүдэд үзсэн ерөөсөө энэ нөхцөл байдлыг илэрхийлсэн маш юм уу одоо иш үзүүлэх өгнөл явж байгаа юм л да. Тэгээд 11 бүлгийн 1-ээс харах юм бол бурхан өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлж байгаа. Израилийн залуу байх үед би түүнийг хайрлан хүүгээ Египтээс дуудан гаргасан. Одоо нөгөө эхний нөхрийн харилцаанаас гэдэг зүйлээсээ гараад одоо аав хүүгийн харилцааны тэр зүйлийг хэрэгжиж гэж байгаа. Тэднийг дуудах тусам тэд надаас улам холдсон. Баалуудад дахил өргөсөөр шүтэнүүдэд утлаг угсаар байсан. Өөрөөр наашиг их тусам цаашаа буугаад байсан хүүхдүүд нь гэсэн. Тэгээд гэвч Ефрем алхахыг зааж өгсөн нь би билээ. Өөрөө гэж бид түүнийг төрүүлж өсгөөд бүр тийм алхуулсан. Би тэднийг мутартаа авсан гэж тэднийг эдгээснийг минь тэд юдээгүй. Нэг юм одоо англи үг байдаг та. Би чамайг одоо ингээд суран тэлээгээр үгээ нөгөө шийдэхтэй. Ороолох чиний над махан би өгж байгаас илүү миний зүрх сэтгэл өвдөж байгаа гэж ээж нь хэлдэг тийм үг байдаг байхгүй. Хүүхдүүд тэрийг нэг ойлгохгүй. Яг л ээж нь
хүүхдээ оруулах гэсэн өөрөө зүрх нь амар хэцүү. Яаж мэдчих байгаа бол тэгээ нөгөө хүүхд нь өвдөд уйж байгаа гэсэн ээж нь илүү их шаналж байгаа тийм одоо дүрсэлтэй үг гэдэг байхгүй. Бурхан яг ийм байдлаар хэлж байгаа. Би та нарыг шийдэх боловч гэхдээ л миний тэ зүрх сэтгэл ерөөсөө яг хичнээн хүүхдүүдээ станараа юу ч загнасан ээж нь хизээч тэр хэмжээгээр загнасан шиг дургуцдаггүй үстэй. Хүүхдүүд нь магадгүй ээж аавдаа дургуцаад явах магадгүй байна. Гэтэ хизээч эзэхэл дэгдэггүй. Цөөхөн магадгүй дийдэг болж байна тийм. Тийм зүрх сэтгэлийг бурхан чи Израилийн ард түмэнд авч. Та нар цаашаа яваад идэг. Би болохоор яа таны хөөд аллаа барьлаа гэсэн гэхдээ л яг миний зүрх сэтгэл та нарын дээр зовсон зовлонгоос илүү зовлон хамсаж байгаа гэсэн ийм санаагаар ерөнхийдөө дараагийн бүлгүүдэд ерөнхийдөө Хозегаар дамжуулан Израилийн ард түмэнд хэлж байгаа. Тэгээ Хозегийн амьдрал юу болсон? Нөгөөд чинь буцаж очиод ихнэрээ аваад чи одоо дахиж иж тийш явахгүй шүү. Чи миний хэвээр салтаа би хүн биш гэж хэлсэн нөгөө юм чи буцаж очиод авчих хэрэгтэй болсон. Уучлах хэрэгтэй байсан гэж. За мэдээж нэг бодит амьдрал дээр бол бурхан заримдаа зарим хүмүүс тэгж уучлах тэр одоо дуудлыг өгдөг байх гэж би бодож байгаа. Тийм ээ. Гэхдээ маш олон хүмүүс магадгүй чадахгүй тийм боломжтой олон удаа авч ирсэн. Тийм ээ. Тэгээд харин бурхан болохоор бүр тэгж хүмүүсийг бодож чадахгүй магадгүй үлдэж чадахгүй тэр замаар Израилийг би буцаж авнаа, босгоно, сэргийнэ гэж хэлсэн. Яг Есүс ч гэсэн бас тэгж хэлсэн. Би өөршиж чадахгүй тэр одоо зүйл бурхан байхгүй. Тийм гин үйл та байх боломж байна. Бурхан өөрийнхөө хүүгийн амиар та нарыг булдаж авсан юм чинь өөр юу та надад өгөхгүй байх юм бэ гэж шинээр хэлдэг. Хэдийгээр эзэнт итгэсэн олон одоо Христэд итгэгч заримдаа эзний замаас ургаж холбож явдаг гэсэн бурхан ямар нэгэн замаар амьдралын туршид өөрийг нь ядгадаг магадгүй цэлийн замаар явуулдаг тийм ээ. Янз бүрийн хан хэрмээр босох ийм замаар бурхан өөрийнхөө буцаж ирэхийг нь бурхан өөрөж хүлээж байна. Олон хүмүүс хичнээн баян тансаг мундаг эрдэм боловсрол босон ч гэсэн нэгэн цаг заримдаа буцаад эзэн дээр хурж идэг. Яг бурханы тэр ядгадлах хүмүүсийн амьдрал ерөөсөө дуустдаггүй. Нэгэн л чимээ болсон бол би чамайг хайсаар байх. Магадгүй бидний цуглааны хувьд ч юм уу өөр хүмүүсийн хувьд энэ хизээж бидний дахиж ирээсээ юм зайлаасаа нүднээс талдаараас гэсэн ч гэсэн бурхан тэр хүнийг бол магадгүй үргэлж идэл өөрийнхөө араас ирээсээ гэсэн одоо найдлагаар үлээсээ байдаг гэж. Тэр өнөөдөр Хозегаар дамжуулан бид өнөөдөр юу ойлгоо? Бид нар бурханаас сонгогдсон ард түмэн. Эдгээр бид яг магадгүй гомер шиг би махад хамт шүү дээ тийм биш ч гэсэн. Сүнслэг амьдралын хувьд тиймэрхүү байдлаар амьдарч ирсэн. Бурханаас өөр зүйлийг шүтэж амьдарч ирсэн хүмүүс бурхан өөрөө дуудаад өөрийнхөө цорын ганц хүүг бидэнд өгсөн. Хэдийгээр бид нар магадгүй цаашаа буцаж алга болоод явсан ч гэсэн өөрийнхөө хүүгийн тэр цусаар биднийг худалдан авсан. Яг Хозе өөрийнхөө эхнийг буцаж ичээд худалдаж амж байгаа юм. Тийм ээ. Очиж эзэн өөрөө Есүсээр биднийг худалдаж аваад тэгээ биднийг өөрийнхөө энэ авралын амьдрал дотор байсаар байхыг хүсдэг. Нөгөө хэцүү амьдралаас нь гаргахыг хүсдэг. Тэндээ Христ итгэж хүмүүсийн амьдралыг хүмүүс аяг хэцүү, тийм ч болохгүй, ийм ч болохгүй, тэгж ийм олон зүйл хориотой байдаг гэж ярьдаг. Харин Христэд итгэж хүмүүс бидний хүч ойлгох үгээр бурхан бидний гин нүглээс чөлөөсөн, харин чөлөөтэй амьдралын тухай бид ярьж байгаа. Уучлалтай амьдралын тухай ярьж байгаа. Ямар? За тийм учраас бүгдээ хамтдаа эзэн талархаад эзний нэрээр хамтдаа залбирцгаая. Тэнгэр бурханы эзэмээр баярлалаа. Тэгээд бид нэр Хозегаар намайг дамжуулан бас таны зүрх сэтгэлийг мэдэх боломжтой болсон ч баярлалаа. Хүний зүгээс харуул маш хүнд хэцүү ийм дуудлага Хозед өгсөн. Гэтэл та бидэнд тийм аимшиг нөхцөл байдлыг өгөөгүй талархч байна хэзээ. Харин та өөрөө бол яг тийм нөхцөл байдлын тийм зүрх сэтгэлээр биднэрт үргэлж ханддаг учраас баярлалаа эзэн. Бидний үргэлж өршөөж
буцаан авч буцаан дууддаг гэсэн байна талах. Есүс таны нэрээр үндэрлээ.